Сайн байцгаана уу бүхэн зэний өсөж болгон гэрчлийн цагаараа дахин уулзж байна. За бид одоо манай сүмийн итгэгчид цугласан байна. Бурхныг алдаршуулан гэрчлийн өмнө үеийг хуваалцсан. Гэрчлээ эхлэхийн өмнө Бурхны үгээр тунхаглая. Бид гэрчлийн үг болон хурганы сатаныг ясны юм аа. Амен. За өнөөдрийн гэрчлэлийнхаа сэдвийг танилцуулах зүйл байхаа тий. Бид хоёр өөр суурийн талаар гэрчлэн хуваалцах болно. За мэдээж тодорхой асуултуудын дагуу явах нь арай зэгстэй мэдлэг өргөхөд нөхөн баг. Хоёр өөр суур гэж юу юу вэ гэдгийг бол тодорхойлоод эхэлцгээч тийм ээ. Христ гэгчд хоёр суур одоо хоёр ч гэх юм уу ялгаатай суураас эхэлсэн байдаг. Янз бүрийн суурийн тэнд очиж одоо сайн мэдээг анхандаа хүлээж авсан, тэрнийгээ даас нэлээд тавьсан гэдэг. Тэр суурийнхаа дагуу итгэгчдийн оюун бодолд нь бол бацнацууд суусан байдаг гэдгийг бидэнд бол ярих зүйл бол өнөөдөр нэлээд байна. Тэр хоёр өөр суур гэж юу вэ гэдэг асуултыг үлдээд тавьчих тийм ээ. Тэгэхээр нөгөө нэг Библиэл дээр тийм хоёр суурийн талаар юу гэж хэлсэн байдаг вэ гэхээр Луг 6-гийн 46-аас Библийг уншия. За та нар намайг эзэмэн гэж дууддаг хэрнээ юунд хийснийг минь үйлддэггүй юм бэ? Над руу ирж үгийг минь сонсоод үүний дагуу үйлдэх чинь хинтээ адил болохыг та нарт би харуулъя. Тийм хүн газраа гүн ухаад барьж буй байшингийнхаа суурийг хадан дээр суурлуулсан хүнтэй адил юм. Үер болж гол халин байшинг дайрсан боловч хөдөлгөж чадсангүй. Учир нь байшин бат бөх баригдсан ажээ. Харин сонсоод үүний дагуу эс үйлддэг нь газар дээр суур тавилгүй байшин барьсан хүнтэй адил юм. Гол үерлэж байшин дайрахад тэр дороо нурав. Тэр байшингийн сүрэл асар их байлаа гэж сургалаа. Амен. Тэгэхээр энэ дээр нөгөө хоёр суурийн талаар тийм. Тэгэхээр бид бүгдээрээ мэдж байгаа тийм. Тэгээд байшин барихад хамгийн сүүр нь нөгөө хундам тийм суур чухлаа, байшин барихад суур чухал гэдгийг тийм бүгд мэдж байгаа. Тэгэхээр нөгөө нэг суур худлаад суур муу бол тэр байшин ямар ч насгүй, тэр байшин гадны янз бүрийн зүйлд дороол нурж унах. Тэгээд үүнийг болохоор нөгөө Христ итгэл амьдралтаа тий Христ итгэлийн хувьд зөвлөсөн. Тэгэхээр нөгөө нэг итгэгч хүмүүсийн суур яг юун дээр тогтож байна, суур нь яг юун дээр байна гэдгээр энийг бол тий тайлбарлаж хэлсэн байна. Тий. Бүр бат бүх бишээс гадна сүйрлэн асар их гэсэн шүү дээ тий. Буруу суурийн тий. Ерөөсөө суураа буруу тавих юм бол тэгэл ерөөсөө сүрэл гэсэн үг. Тийм болохоор итгэж хүмүүс хамгийн гол нь бидний мөнхийн ам яригдж байгаа учраас мөнх амьдрал маань яригдж байгаа учраас энэ дэлхий дээр амьдрал чинь маш богинохон шүү дээ. Гэтэл бидний ирээдүй үнэхээр аимшигтай байж болцсошгүй учраас одоо яг энэ суурь үнэхээр зөв байна уу буруу байна уу гэдгийг хамгийн гол нь их маш нарийн нягтлж үзэх нь аюул чухал байдаг. Гэсэн ойлголтыг өнөөдөр ярих гэдэг байгаа юм байна. Тий. Тэр суур буруу таам гэдэг нь яг юу гэсэн юм бол тий. Тий. Мэдээж суур гэдэгт мэдээж Есүс Христ хамаатай тийм ээ. Христ суурьтай. Тэгвэл энд хоёр өөр суурийн талаар гэсэн. Хоёулаа адилхан Христ юм уу? Тэгвэл хоёулаа адилхан Христ суурьтай юм бол яга хоёр өөр суур байгаа л да тийм ээ. Тэгвэл өөр Есүс тийм ээ. Өөр сүнс энд яригдж байгаа байхгүй юу? Тэгэхээр би яга энэ талаар ярьж байгаа гэхээр би өөрөө 14 жилийн турш одоо Христ итгэж байсан. Тэгэхээр миний суур яаж тавигдсан бэ гэдэг юмээс яг энд яг ярмаар байна та. Миний суур яаж тавигдсан бэ? Би яг Христийн сайн мэдээг мөчмөн сонсоод тэгээ шууд гарт тавьж залбируулаад тэр Адамс пастрын хэлсэн үгийг дагаж хэлээд ингээд надад шууд Иесус Христийг хүлээж авлаа гэж хэлж байсан. Ингээд намайг шууд үйлчлэл рүү оруулж байсан. Ингээд үйлчлэлд орлоо. Энд надад ямар суур тавигдсан бэ гэвэл маш хөнгөн тий гүн гүнзгий биш, хадан дээр суурилсан биш. Жинхэнэ Иесусыг би хүлээж авч, жинхэнэ Иесусыг дотор би гимшиж, миний төлөө бүх төлөөсийг төлсөн эзэн тий амсан гэдэг жинхэнэ утгаар хүлээж аваагүй. Хөнгөн сар надад тавигдаад би шууд үйлчлэл рүү орсон байгаа байхгүй. За ингэснээрээ би яасан гэхээр нөгөө хөнгөн суурин дээр би өөрийнхөө хуулиас ирэх зүтгэлийн дагуу
өөрийнхөө тэгээ хуулийг сагснараа би ингэж зөвтгөгдөж, хуулийг сагснараа би ингэж одоо сайн зүйлийг авна, бурхнаа сайн зүйлийг авна гэсэн хувийн сонирхлын дагуу тийм ээ одоо би одоо хийнэ штэ Христэд жинхэнэ хайрласнараа биш, Христийг хайрласнараа биш, өөрөө би сайн байвал бурхнаа сайн зүйлийг авна гэсэн аминчхан үслийн дагуу би ингэж цороо таваа үргэлжлүүлээд явсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яг өөр суурь болж байгаа. Энэ яг өөр суурь. Энэ өөр суурь хүнийг махан биеийн төвшин, сэтгэлийн төвшин дандаа өөрийнхөө хүч чадаар, хүний оюун санаагаар, хүний хүч чадаар амьдрал зүтгүүлдэг. Амьдрал дээрээч тэр, үйл дээрээч тэр бүх зүйлээр яг ингэж зүтгэж явсан юм. Тэр энэ яг өөр суурь ингэж удаан ингэж явхаар ингээ хайрцагтаад ерөөсө Христийн амьдрал нь энэ юм бэ. Христийн амьдрал нь юм байна. Тэгээ хайрцагтаа Библийг уншдаг, үгээ сонсдог, үйлчлдэг, залбирдаг. Харин энэ дээр яг үгээр буруу дуу алыг сонсоод явчихдаг. Тэгээд энийг би гिचнээ би өөрөө ингэж ухаарад, гिचнээ зүтгэлдээч энийг би ялгах саргаж чадахгүй. Энэ бол үнэхээр дээрээс ирэх мэрэгүү ухаан. Үнэхээр дээрээс ирэх үнний сүнс, үнэхээр дээрээс ирэх үнний хайр. Энэ бүгдээр л ялгах гэж байна. Тэгээд энэ хүмүүстэй би ингээд яг хандаж хэлэхэд тийм сонсоод үйлддэг нэгэн гэсэн байгаа зү тийм. Тэгвэл суур ингээд тавигдлаа бид нар үйлдээд үйлчлээ явж байгаа тийм үү. Тэгвэл энэ сонсоод үйлдэхдээ бид нар суураа батбэг суураагаа бариад бас явдаг байх нь байж гэдгийг бас эндээс харж байна. Тэгэхээр бид нар сонсно гэдэг чинь хаан сонсох. Удаан дээр, чуулган дээр, Христээр энэ дээр сонсон тийм ээ, номлол сонсон тийм ээ. Энэ сонсоход за тэгээ үйлдэн гэхлээр нөгөө үйлчлэл. За энэ бүхэн чинь хаана байна вэ гэдгийг агуу бодох хэрэгтэй. Хаана? Аль цуглаанд, аль чуулганд байна вэ гэдгийг бодох хэрэгтэй. Яагаад гэвэл сонголтод бид нэг байгаа. Сонголт. Анхнаасаа Адам Евад батыг өгсөн шүү дээ тийм ээ. Энэ үр жимснээс гэж гуйдаг сонгодог. Адам гэсэн бид сонгох байдаг. Басаадаг. Тэгвэл би аль цуглаанд явж ямар номлол сонсож ямар ахын дүүснэр Христийг нэгдэж байгаа гэдгээ бид сонгож байгаа тийм үү. Тэрийг бас айгуу сайн бодох хэрэгтэй. Харин анхнаасаа тэр суурин дээр явсан хүмүүс өөр зүйл рүү орж басахгүй өөр цуглаан руу явж басахгүй гэд эндээ хайрцаглаад ирэнгүүт чинь яг хавхлаар Библиэд яг энэ байна уу гэдгийг бас шалгах хэрэгтэй. Энэ бол хайрцагч байгаа байхгүй. Тэр хүний сонголт Бурхныг хайж байгаа бол бид нар ирж хаах хэрэгтэй, сонгох хэрэгтэй, энэ цуглаанд явж үзэх, тэрийг сонсох хэрэгтэй, энийг хэрэгтэй. Энэ чинь яг хайсаар явж хаад яг л үнний сүнсийг олж, үнний хайрыг олж тэр цуглаан тэр чуулганаа яг олноо. Тэгэхээр яг суураа бид нар зөв суурин дээр байна уу? Эсвэл өөр суурин дээр байна уу? Яг үнэн суурин дээр байна уу? Үнэн Христ дээр байна уу? Өөр Христ дээр байна уу гэдгийг шатаараа гэж би бас итгэж ханд байсан л та. Раач чадна. Би одоо энэ дээр хэлэхэд чинь энэ жишээ авсан байгаа дээр чинь яг адилхан хоёр ингээ гадна талаас нь хараад яг адилхан хоёр байшин байгаа шүү дээ. Яг адилхан нөгөө гол, уур, салхи гамшиг ирж байгаа шүү дээ. Тэгэхэд нөгөө шалгаж байгаа байхгүй тий шалуураар орж штэ. Тэгээ шалуураар ороод нөгөө хадан дээрх нь болохоор нөгөө суйрлагдсан байшин нь бол ингээ бат бөх үлдэж байгаа. Нөгөө элсэн дээр баригдсан байшин нь болохоор бүр сүйрл нь асар их байв гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ болохоор яг нэг итгэлийн амьдралыг зүйрлүүлж хэлсэн байгаа байхгүй. Тэгэхээр итгэж бид нар ингээд хэсэг ингээд яг нөгөө явж байгаа л амьдралын шуурга адилхан ирдэг тий хүмүүст. Тэр амьдралын шуурган дээр яг би итгэл дээр суурлагдсан уу? Яг үнний үгэн дээр суурлагдсан уу? Яг үнэн хайр, үнний ариун сүнс, үнний одоо тэр хадан сур болох яг хэлснийг би өөрөө дотроо оруулаад тэр үгэн дээр бат баригсан уу гэдэг л яг шалгуур ирж байгаа байхгүй бүх хүнд адилхан. Тэгэхээр эзэн энэ дээр энэ 20 дугаар Тимот 2:19 дээр болохоор ингэ хэлсэн ганц эзөөрөө тэг хэдий тиймж Бурхны суурь нь бат хөдлөшгүй гэж. Бурхны суурь бол бат хөдлөшгүй. Эзэн өөрийнхнийгөө мэддэг гэж байгаа байхгүй юу? Эзэн бол өөрийнхнийгөө мэддэг, суурь нь бат бөх гэж байгаа. Тэгэхээр яагаад ингэж одоо итгэгч хүмүүс ингэж яг адилхан амьдралын асуудал ирэхэд зарим нь итгэлээсээ холдоод
огт итгэлгүй хүн шиг бүр ингээд яваад өгдөг. А зарим нь бол эзэн дотор ингээд эзнээс зуураад эзэнтэйгээ хамт яваад ингээд эцээ хүртэл эзэнтэй явах юм шийдвэртэйгээр асуудлыг даваад яваад байгаа юм хоёр өөр яг юм энэ хоёр байшин шиг юм итгэлийн хүмүүс байгаа штэ. Гэхдээ бид нар ер нь яг хувь хүн өөрөө би яг аль суурин дээр суйрлагдсан бэ гэдгийг өөрөө шалгах хэрэгтэй байгаа байхгүй. Тэр үнэхээр амьд эзэнд итгэсэн юм бол тий яг ариун сүнсээр та төрсөн юм бол ариун сүнс таны дотор байна. Бүгдийг мэдүүлэн бүгдийг заана гэсэн байгаа шүү дээ. Үнэхээр эзэнтэй уулзсан л юм болол тий тэгээ таны сонсож байгаа үг яг үнний үг үү? Тэг хүн яг юу сонсож чинь тэрүүгээрээ яг хөтлүүлж ингэж тэр түүгээрээ удирдуулж явж байгаа байхгүй. Өнөөдөр ингэж яг эзний үнний үг, илчилтийн үг бол бидний дотор талыг хуучин суурийг нурааж байгаа байхгүй. Одоо чинь миний дотор бол хол хормог нуруу унж байгаа байхгүй. Тэгэхээр хуучин суур маань бол эзэн дээр баригдсан тэр л яг байшин шиг байсан байгаа байхгүй. Тэ. Тэгэхээр хол хормогийн тэр суур нурангууд яг үнэн тэ ариун сүнс, үнний ариун сүнс, үнний хайр, үнний тэр үг ирэнгүүт л одоо яг ингээ эзэн ингэж нөгөө үнэнлүү яг гаргалаа, үнэн дээр ирлээ гэдгийг яг ингээ нөгөө эзэн бол зүгээр ингээ бүдэг баадаг юм бүдэг баадаг өөрийгөө илчилдэггүй нэг байгаадаа гэдэг нэг юм гордод явдаг зүйл биш байгаа байхгүй. Амьд болохоор үргэлж итвэхтэй яг тэр хүний дотор ажиллаа хийждэг байгаа байхгүй. Тэгэхээр бид эзэнд итгэлээ бидний дотор эзэн өөрийнхөө тэр сүм болгоод баригдаад байгаа шүү дээ. Сүмийн бид нар ч яг сүм болж баригдж байгаа бол сүм ингээ байшингаар төсөөлгөн бидний суур сайн байх хэрэгтэй байгаа байхгүй. Тий. Суур сайн байх хэрэгтэй. Тэр суур нь яах юм? Эзэн одоо бид ингээд эзэн дээр ирлээ бууж өгөнгүүтэл дөнгөж ингээд эзнийг хүлээж аваад сайн мэдээ сонсоод за энэ арай гайгүй ингээд эзэнд буугаад өгсөн байх гэл шууд эзэнд үйлчлэх биш байгаа байхгүй. Тэр чинь нөгөө байшин баригдаж дуусалд маш их бэлтгэл ажил маш их одоо цаг хугацаа үйл явц орно шүү дээ. Тэр зүйл би босноггүй юу гэдэг байгаа байхгүй. Тэгээ бурханд хэрэглэгдэх зохистой сав болно гэдэг чинь тийм нэг юм амархан гэд нэг юм гимшээд ороод ирсэн хүнийг барьж аваад хэрэглэх биш байгаа байхгүй. Тэгээ барьж аваад хэрэглэгснээр бид нөгөө эсэн дээр барьцсан байшин болоод ингээд нөгөө тойроод яваад өгч байгаа байхгүй. Нөгөө ингээл хайгаад ирэн хайгаал тэгэл нөгөө яг үннийгээ л хайгаад байгаа шүү дээ. Тэнгүүл нөгөө янз бүрийн юм холимог үгээрээ ингээд өөрлөлтөд яваад яг үнэн дээр ирч чадахгүй маш олон жилиг аваад ингээд явж байгаа итгэлийн хүмүүс бол байгаа. Өнөөдрийн гэрчлэл ер нь их онцлогтой, сонирхолтой болсон ч тийм. Яг тэгэхээр 10 жил, 20 жилийн итгэгчтэй байна. Бид бол сүрээс эхэлсэн байна. Өнөөдөр ойлгож байна. Энэ ялгааг харж байна гэж тийм. Тэгвэл анханасаа бас зөв суурьас эхэлсэн хүн ямар гэдэг вэ гэхээр бас ялгаа байна. Жишээ нь би бол итгэлийн амьдрал гэдгийг хүлээж аваад энэ нэг юм итгэгч хүн ерөөсө бүдрэл унцдаг итгэгч биш ч бай, мөн ч бай те зөв сууртай ч буруу сууртай ч амьдралын цаг шуурга ирдгээ гэж ирдэг те бүгдэнд нь ирдэг. Надад ч гэсэн ирсэн. Гэхэд би бол нэг зөв суурин дээр байсан учраас өвчин чи эдгэрнэ. Миний эзэн эдгэсэн. Тэ мөнгө төгрөгийн санхүүгийн асуудал орлоо. Миний эзэн ялсан штэ. Хангасан гэд босоод ирдэг. Тэгээ өөдөөс нь ерөөсө босч ирэхтийн чадал бид нарт байдаг. Тэр үннийг хүлээж авч байгаа учраас тэгж би босч ирж чадж штэ. Түүнээс би тэр сонсоогүй миний байшин тэгж босоогүй бол бас тийм итгэлийн амьдрал болохгүй байхгүй юу. Тэгээ цаг хугацаа хамаагүй шүү дээ тий. Тэгэхээр бас 20 жил 2 жил. Тийм тэгэхээр суур зөв болвол тэр нэг юм урт хугацаанд нэг их хамаа байхгүй. Мэдээж би одоо зөв сууртай хүн удах тусмаа илүү л одоо сайн байшин болох л байх л да тий. Мэдээж тодорхой хэмжээгээр туршлагаар бол хоримтлах зүйл бол байгаах. Гэхдээ ер нь бол тэр суур гэдэг юм айгүй чухал юм аа гэдгийг бол өнөөдөр хүргэх гээд байгаа маа тий. Тэр үннийг сонсч байсан учраас ийм штэ гэдэг ингээд зэрэгээ аваад тололдож чаддаг. Үнэн дотор итгэлийн ахын дүүс маань хүүе ингэлгүй яа тэгэлгүй яа ингээл манай сумхынч бүгдээрээ бие биендээ зөвлөж болж штэ тий. Тэгэл нэг ингээл жоохон ингээл унаад ингээл жоохон ингэсэн чи юу ярьж байгаа юм бэ эзэн ингээ үздэй хүүшээ санаач дээрийн номлол дээр ингээ үздэй гэдэг ингээ бид нар хуваалцаад бие бинийгаа босгон байгуулаад ямар гахалтай ялтай явж байгаа тий. Тэгэхэд бол шуурганд үнэхээр одоо нурж унаад байгаа бол бас итгэлийн амьдрал хараахан бас та шалгах цаг болсон юм байна штэ.
Та суураа шалгаач тий. Та яаж чадж гэнэ үгүй юу? Та ялагчаас илүү ялагч үнэхээр мөн байна уу гэдгээ бол өнөөдөр дахин шалгаач тий. Бидний гэрчлэл бол энэ ялгааг бол аюу тодор харуулахыг хүсэж байна. Тэгээ энэ дээр нөгөө суурийн угаасаа бурхан ил гаргана. Тий. Тэгээд угаасаа суур ил гарах байхгүй. Тэгээ энэ Мика номын 1:6-аас иймээс би Самарын хээр тал дах сүүрлийн овоо усан үзмийн төгс суулгах газар болгоод чулууг нь хүндий дасгаж суурийг нь ил гаргана. Хамаг шүтэн хаг цогдож хөлс бүх нь галаа шатагдана. Хөрөг бүхнийг нь бие устгах нь яхны хөсөөр цуглуулсан тул яхны хөлсөд болж хувирна гэж байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч суурин дээр баригдсан байж тэр суур хэдийд шалгагдах вэ гэхээр салхи шуурга амьдрал дээр ирж байгаа асуудал нухчаа тэр зүйл суур бол ямар ч үсэн ил гарна ил гарна гэж шүү дээ. Чулууг нь хүндээд би тэр суурийг ил гаргахын тулд хэрвээ буруу суурин дээр те баригдсан бол би тэр суурийн ил гартал тэр чулууг нь усан үзмийн төгс суулгах газар тийм гайхалтайгаас энэ хада усан үзмийн тэгвэл суулгах газар болохтол чулууг нь хүндээ дасгаж суурийг нь би ил гарна гэж. Бурхан ийм гайхалтай биднэрт хайртай юу те үнэхээр агуу хайр уу тэр. Тэгэхээр чи ингээ буруу суурин дээр байна гэдгийг ил гаргахын тулд бурхан тэрийг гайхалтай усан үзмийн мод цэцэг тарих тэр газар болохын тулд бидний тэр баригдсан буруу суурийг устгаж чулууг нь зайлуулж бурхан цэвэрлдэг биш. Тэгэхээр чи бурхан цэвэрлэх гээд байхад үгүй минийх зөв шүү гэж өөрөө зөв би гээд ингээд тэрслээд байвал хизээч тэр суур чинь буруу суур чинь нурж унахгүй маа хуучин зүйл дээрээ л байгаа л тэгээл тэр янз бүрийн асуудал ирэхэд ахаал хэмрэхэд бэлэн болоод тэгээл байгаад байх нь шүү те. Тэгэхээр энэ дээр үнэхээр гайхалтай хэлсэн. Яг ингээд буруу суурийг ингээд яг ил гаргах тохиолдолд хамгийн түрүүнд нураа авах хэрэгтэй зүйл бол оюун бодлын нөгөө цаазууд нөгөө хэрүүнүүд тийм ээ өндөрлгүүд байгаа. Тэр өндөрлгүүдийг нураа Христийн дуулууртай байдлаар ослол гэдэг тийм ээ. Энэ бол маш хамгийн нэгдүгээр тавх асуудал юм байна. Үнэхээр яг бид нар буруу дуу хоолой сонсоо явцсан учраас буруу номлол сонссон учраас за буруу биш мэхэд яг зөв номлол байх гэж холимог номлол сонссон байдаг тийм ээ. 99% нь Библийн үг 1% нь хүний санаа орлоо энэ холимог номлол болчихно. Тэгэхээр энэ дээр ариун сүнс ажиллахгүй шүү дээ тийм ээ. Тэр энэ ариун сүнс ажилд элчтүүд байхгүй. Элчтүүд нь юу болох вэ гэхээр буруу доолыг сонсоод бац цаазуудыг энэ тарих болгондоо бүрөндөө босгоцсон. Тэр бац цаазыг итгэцэн ингээ айгу олон жил ингээ явсан байгаа. Тэгвэл яг энэ бац цаазыг нурах хамгийн нэгдүгээр асуудал бөгөөд хамгийн чухал асуудал бас аюу хэцүү. Айгу хэцүү юм. Айгу хэцүү юм байна. Энэ бац цаазыг нур. Нөгөөс хэмбэл аянгууд шууд итгээд үнэнд итгээл үннийг хүлээж авцсан. Тэгэл ингээд эзэн бүгдийг хийн гэдэг ингээд хэлээр явж байгаа. Бид нар чинь яг юу гэхээр нөгөө санаа зовнод нөгөө асуудал гарч ирэнгүүт нөгөө санаа зовнолоод эсвэл ингээд нөгөө нэг жоохон ингээд банхах үл итгэх байдал нь бид нар яг ингээд 960 бодлоод ингээд толгоор ингээд орж ирээд байдаг байхгүй. Яг л тэрийг ерөөсөө нураах, үргэлжлэл нураах хэрэгтэй юм. Ингээд нураасаар гэхдээ би яг өөрөө хүч чадлаа нурааж өгнө гэдэг бас үгүй юм аа. Энд бол нөгөө үнний дуу хоолой, үнний ариун сүнс, нөгөө эзэн бурханы үнний хаар энэ бүгд ажиллаж байгаа. Энэ бас сүнсээр ч нураана, өөрийнхөө хүчтэй сэтгэлээр ч нураана. Ганцхан би ганцаараа мундаг ингээд явж байгаа л ингээд нураагаад юм баггүй шүү дээ, тийм ээ. Тэгэхээр хаана ямар чуулган, хаана ямар үнэн ариун сүнс ажиллаж байгаа, үнэн цэвэр номлол явж байгаа тэр газар ирж байна. Тэгвэл бид нар ахандуус нэгэн дээр амьдрах хичнээн сайхан хичнээн тааламжтай вэ те тэр газар би мөнх амиг тушаана гэсэн. Эзний ариун сүнс агуу хүч байгаа тэр газар ашигтан тийм ээ. Тэр газар тэр бацаатад нураа. Үнэхээр нурааж байгаа учраас үнэхээр тань дээрээс ирэх мэрэгүү ухаанаар ухаалын сүнсээр ойлгож даруусаж те ингээд бусад хүмүүс ч гэсэн мэдээсээ гэдэг ингээд бид нар юм бас яриа сууж байгаа шүү дээ тийм ээ. Яг энэ асуудал дээр чинь надад аюу хүнд намайг бол зүгээр яг ингээд унгаасан зүйл байдаг байхгүй юу. Би ингээд анх эзнийг бол маш их ирээ хайжсэн. Яг тэгэхээр надад миний амьдрал аюу хүнд асуудал хүүхдийн маань хүчин зовлон гэдэг ийм асуудал ирсэн учраас би ингээд бурхныг бүр ингээд яагаад бүр ингээд бүх зүрхээрээ хайсан байхгүй бүр за ламбогоор явлаа за ингээд ямар ч нэмэргүй боллоо. За одоо бурхан байгаа ч гэсэн бурхан байгаа шүү гэдэг ингээд цаа дотроос ингээд нэг мэдэгдээд ингээд ирж хайгаад байхгүй бүр хүн чинь ингээд угаасаа бурхны бүтээл юм байна. Тэгэнгүүт
гэрт гинтгэн хар өнгөтэй юм хамгийн баг анхны библиэш магадгүй хоёр дахь библи ч юм уу хар хавцтай юм ариун библи байсан байхгүй. Хүү гэл ингээл уншаал гэсэн. Яг ингээд эхний нэг номер хуудснаас ингээд уншиж байгаа шүү дээ. Тэгэл уншаал ингээд шин гэрээ мэрэж орхаа байсан. Тэгэл баг ингээд хайгаал ингээд уншаал баахан түүхүүд явлаа ингэжсэн юм гэд тэр үчиг ариун сүнсгүй учраас нэг ийм түүх байгаа мэн ийм болж исэн юм байна гэд ингээд уншаад байгаа байхгүй юу. Тэгж байгаа л зурт муртаар гарлаа би чинь ингээд хүүхдээ ингээд манай хүүхдээ юм байна гэж туслаач тэгсэн чинь талаас уцчих байхгүй юу. Гэр уцтай лааш тэр үчиг гар уцчих байхгүй. Тэгэл гэр уцсаар ингээл утсан юм хүмүүс авцсан. Ингээд тийш очивол тийм байд, ингээд тийм байд. Айгүйх зөвлөгөө өгч тэр үед хүмүүсийн зүрх сэтгэл үнэхээр тэр нэвтрүүлгийг үзэж маш их хөдөлсөн байгаа байхгүй яа. Тэгээд тухайд чинь тийм их өргөн дэлгэр ингээд ийм хэцүү байх шүү гэд ингэж ярьдаг тийм нэвтрүүлэг байхгүй. Тэгэнгүүт энд авчиж байгаа намайг мормон дээр авчиж байгаа юм. Тэгээд тэгэнгүүт би ингээд өөр ингээд нэг асар хайж исэн учраас нэг ийм одоо ингээд бодтой юм уулзахгүйсэн аахгүй. Тэгсэн чинь гэдгээр ингээд юм дэрчсэн. Дэлхийн зүүн дээр яваад чи ари ялах гэдэг шүү дээ нэг таньдаг хүн байна гэхээр тэгсэн чи ингээд манай хүүхдээ юм тэгсэн чи за маргааш бид нар төлбөртэй юм чи юучс ирээч гэдгийг. Тэгэнгүүт би ч бурхныг л хайгаад байгаа шүү дээ надад л туслах нэг ямар ч энэ хэлээр боломжтой зүйл юусэн байхгүй. Бурхнаас өөр хинч тусалж чадахгүй тийм зүйл надад тохиолдод байхгүй юу. Яг тэр асар их мөнгө хэрэгтэй. Тэр үед чинь цалин ямар байсан бэлээ. Тэгэнгүүт яг ингээд яасан чинь ингээд тэр эмэгтэй ингэж хэлж байгаа байхгүй. За энэ ингээд яаж байгаа мэ энэ эмэгтэй ингээд нэг хайдлага юм шиг өвчнөө юм байгаа зүгтээ болчихсон. Хүн бид нар ямар ч боломжгүй бүх юм хаалттай боломжгүй байлаа ч гэсэн Бурханд бүх зүйл боломжтой учраас мөрөө зөвч юу гэсэн чинь би энэ миний зөвлөгөө гэлж гүнзгий нэвтрүүл орчихсон. Одоо хүртэл тэр үг надад байдаг. Тэр үгээр боссон биш үү те? Надад ингэ найдар итгэл найдар төлсөн биш. Энэ бол ингээ Бурхны үгээр хүчрэх үг гэсэн баггүй. Бурхны хамаас гарсан амьсгалаар би болгогдсон тэр үг бүр ингээ яг орж ирсэн баггүй. Тэгээ би энэ үгэн дээрээ ингээд боцсоо тэгээ цуглаа ингээд солиод явж байгаа юм гэсэн нөгөө гэр хоолн молоо энэ төргээд солиод нөгөө цуглаанаа ичиж байгаа ш. Тэгээд ингээд цуглаа мөглөө солиод ирсэн чинь би ингээд библи хасар хүншдэг. Би дөнгөж шинэ итгэгч мөртлөөс ингээд минь гэлстэй. Ингээд өөдөөс чи библи ярьж байгаа чи амьд бүр нөгөө хөвчлсэн харьцаатай болчихсон. Та бүр хөвчлсэн харьцаа. Тэгэл өмнөд нь итгэдэг. Яг улаан дээр тэгж заадгүй, ерөөсөө заадгүй заяа. Хүн мэдгээдэг хүүхд итгэрнэ гэж ингэж хизээч хэлээгүй заяа. Библи болохоор надад хэлээд байгаа хүүхд итгэрнэ. Гэсэн чинь айгүй итгэлтэй. Тэгтээ бас нөгөө библиэний шуурга муурга айгүй юм цогдоолгаа. Тэгтэл нөгөө анх орж ирсэн энэ үг ингээд босгоод байгаа. Гэсэн чинь юу болсон гэсэн чинь нам цогдоо бассан. Миний итгэл ерөөсөө бүх юм байхгүй болсон гэдэг нам цогсон. Тэр үг миний зүрх сэтгэлээс цэл арилаагүй байхгүй. Хүмүүс сургаад юу байсан гэхээр теолог байсан. Ямар теолог гэсэн? Паул нөгөө харамтай байсан. Тэгээд миний энэ юг надаас өргөсөйг надаас аваач гэсэн чинь бурхан ахгүй гэсэн гээд нэг тий наадах чинь ингээд сатаны юу ингээд явахгүй чамаг ингээд бардан байдлаас чи хамгаалж байгаа маа гэсэн утгатай ийм сургаал орж ирэл дараа намайг ингээд авчираад за автомат чи ингээд хүүхдийг чинь ингээд жижигхэн ингээ манай хүчи ийм одоо бараг л харган хүн болох гэдэг байгаа байхгүй юу? Өсөхгүй гэж байгаа байхгүй юу? Бүх шинжилгээ, бүх зүйл шинжлэх ухаан өсөхгүй л гэсэн. Тэгэнгүүт би бурхан идгээд би тэгээд л байгаа байхгүй. Тэгсэн чинь хүүхчийг төрөхгүй ч маа. Тэгсэн чинь юм жижигхэн ягуу хүмүүс байдгийг шүү. Мачи одоо хүлээж харагдсан. Чи би нөгөө нэг анх нөгөө орж ирсэн бурхны үг нь шүү дээ. Удрал юм уу гэтэл бурхан минь та яаж ингэж хэлж чадчихна? Би бурхан л хандсан шүү дээ. Бурханы тослогцсон хэлж байгаа юм байна гэж би ойлгоод тэр теолог гэж буруу теолог толимог сургаал гэж ойлгохгүй шүү дээ. Тэгээд би нураал онцчихсан. Тэр үнэхээр аимшигтай цаг үе байсан. Ийм сургаал заахгүй шүү дээ. Би одоо үнэхээр нэг ийм аимшигтай байдалд их хүнийг тэр үр хүүхдээ гэдэг хүн дээр авчираад эзэн хэлсэн байж тээ. Итгээнэ зүрхний хүслэн бэлнэ хүлээгдсэн итгэл найдвар хэцүү байдаг ч гэсэн үнэхээр чи хүлээх ёстой гэсэн тийм ойлголтыг бас надад ариун сүнсээ өгсөн баг.
хүлээ гэдэг үг нь ингээд аюу тодорч надад ойлгодоо. За би хүлээе гэсэн тэрнээ хүний нэг бас нэг өчнөхэн тийм яваад ш. Хитэн жил хүлээх 1 жил 2 жил гэдэг ингээд тоолоод байгаа байхгүй юу? Тэгтээ миний хүү одоо Амен. сүндэр байна. Тэгээд хавлын өгөж тэгээд эргээд ингээд онцон байсан үеэсээ ингээд эргээд би эзэндээ ирсэн чинь бас нэг ийм сургаал явдаг байхгүй юу? Бас нэг ийм мохоо холимог сургаал явдаг. Цуглаанаас сольж болохгүй. Ончноо сольж болохгүй гэсэн ийм мохоо сургаал явдаг байхгүй юу? Тийм айгүй мохоо хяналтын сүнс ажилласан байхгүй. Чи юусоо бүхний ариун сүнс ажилладаг. Сар мохоо тийм одоо хяналтын сүнс ингээд гартаа ингээд атгцсан юм мохоо хар сарвуу байгаа байхгүй юу? Тийм мохоо теолог ажил уншсан. Тэгээд би ингээд нэг хайгаадаа ирнэ буцаад нөгөө цуглаандаа ирсэн. Гэвчээд эргээд хивээрээ нөгөө нэг энгийн хэвийн ямарч бурхны хүч ажиллах байгаа байхгүй юу? Номлоод ажиллаад байна, теолог ажиллаад байна. Гоё юмаа гэсэн нэг тийм хүмүүс амин гэсэн нэг тийм нэг юм ажиллаад байгаа хэрнээ яг миний хайгаад байгаа бурхны хүч огт ажиллахгүйсэн байхгүй. Тэгээд би гитгэв ингээд нэгдээс гайхамшигтай зүйлийг харж байгаа. Миний хүч Монголд ажилладаг юм байна. Бүх үндэсний хүсэл чуулган дээр ажилладаг юм байна. Тэгээд ингээд ирж байгаа байхгүй юу? Тэгээд суур гэдэг зүйл чи ямар аюултай холимог сургаал гэдэг чи ямар муухай хүний амьдралыг ямар аимшигтай болгодог юм бэ? Намайг бол ингээд зүгээр цавчаад унгаацсан шүү дээ. Тэгээд миний зүрх сэтгэл үнэхээр хэцүү олон жилийг ингээд өнгөрүүлсэн байгаа байхгүй юу? Би ч баг одоо яг ингээ анх зөв цуглаан, зөв сууртай, зөв холимог номлохгүй юм сонсчихсан бод би 20 жил итгэж байгаа байхгүй. Тэг чи би нэг 2 3 жил болоод ингээд нурж унаад тэгээд нэг орж очоод ирж очоод яг эзнийг ингээ олж харж чадахгүй учраас тэгээд энд ирсэн чинь яг ингээд бас холимог номлоос орж ирсэн хэвээр аюух буруу бодлыг бодоход одоо яаж байгаа байхгүй. Тэгээд би одоо дөнгөцөлдөгтэй л явж байна. Эцэндээ үнэхээр талархаж байна. Эцэн намайг үнэхээр зөв суурин дээр яг тэр зөв үнэхээр тэр сайн хатан суурин дээр эзний ингээд үгийг холимогоор нь биш яг энэ хатан мэд Есүс чинь өөрөө амьд үг штэ. Бичигдсэн энэ Библи чи өөрөө амьд Есүс аахгүй. Тэгээ энэ үгийг яг зөвөр нь яг цэврээр нь яг энэ суурин дээр би босгон байгуулагдаж байгаа байдлага байна. Амен. Үнэхээр гайхалтай тий. Тэгээ нөгөө юун дээр игдсэн байгаа шүү дээ тий. Нөгөө Үйлс 16-гийн 26 дээр тэгтэл гинэт шоронгийн суурийг дөргсөн хүчтэй газар хөдлөлт болж даруй бүх хаалганууд нээгдэн хүн бүрийн гав дүнг мултарч унжээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг бурхан тэр суурийг хөдлөгжөөж тий тэр суурийг хөдлөгжөөж буруу зүйлийг унгаадаг биш тий. Тэгэхгүй л бол буруу суурийг хөдлөгж буруу суур тогтсон тэр оюун бодол тогтсон тэр буруу зүйл нурж хөдлөж унахгүй бол унгаажж энэ гав гинжүүд мултарсан байж тээ. Тэр шоронгийн суурийг хөдлөгсөн чинь тэр гав гинжүүд унсан байж. Яг тэрүүндээ ижилхэн те бидний дотор байгаа тэр буруу суурууд оюун бодол тогтсон тэртэй тэр бат цайзууд хөдөлжээж нуржээж бид нар тэр гав гинжээс мултарх нь байна гэдэгтэй. Тэгэхээр гайхалтай. Тэр суур одоо тэр суурийг норхот хэцүү. Тий. Хин бэлээ? Эзний үг. Эзний үг хоёр талтай ирдэ. Хорт сэлэм. Эзний үг бол том одоо байшин барилгыг одоо нураадаг. Одоогор бол юу юм? Том юм өрөмдөгч юм. Хамыг ингэж нурааж байгаа юм санагдсан шүү дээ. Бүтэнсэн болгонд ирээл хуучин нөгөө хамнуудаа нураалгаад дэрэлдүүлээ. Бачигдлээ цайзууд нурж байгаа. Мэдээж өвдөлтөө. Хуучин суурийг нуурах өвдөлтөө. Үнэнгээ итгэсэн байсан зүйл нуран гэдэг чинь айгүй асар өвдөлттэй. Гэхдээ маш баяр хөөртэй. Баяр хөөртэй. Итгэл найдвар үнэхээр хэлж байгаа. Тий. Айгүй маш гоё. Тэр нөгөө ивлэхгүй те. Хуучин явж исэн юм маань буруу байсан гэдэгтээ ивлэхгүй шүү дээ. Шоконд орж байгаа юм чинь хитэн сар. Тэгэл эзэн яг за яг үнэн энэ байна. Энэ ч хотлоо байна. Чи үннийг хамгаалах уу? Үнэн дээр гарах уу гэж асууж байгаа хариусаас. Сонголт нь тэгэл нэгэнд үннийг ялгааг мэдсэн юм чи. Тийм ээ би таны үннийг хамгаалъя. Үнний тал зогсоё гэж гараа өргөл бууж өгч байгаа юм чи. Яах юм тийм үстэй тийм их ялгааг мэдчээ те. Яг тэгээ эзэн гайхалтай ажил. Үнэн яг ялгаа таниад ирэхээр л яг л үнэн хүн явдаг юм биш. Тэгэхээр ямар ч тохиолдол байсан. Ямар ч одоо тэ өмнөх цуглаанд одоо
яг одоо пастор яг баруун гарan байсан ч бай тэр үнэхээр тэр бусад хүмүүст үнэхээр ингэж байсан ч бай би үнэн рүү явахгүй болохгүй би яг эмчгэрээ байгаад би хүмүүстэй худалхуурамгаар ингээд хуурамч ингээд 6 намдад хуурамч үйлчлэлт хийгээд ингэж байж болохгүй би яг л нэг зогсоох хэрэгтэй шууд зогсоох хэрэгтэй тэгээ шууд тэр шийдвэр гаргав хэний санаанд ороогүй хинч бодогдохгүй тийм үйлийг л хийж яг үнэн рүү хүн явдаг тийм галзуу юм шиг тийм Хүний үг чинь өөрөө Есүс ч өөрөө би үнэн зам байна. Тэгээд ерөөсөө хүн үннийг ингээд яг ингээд ухаарад ингээд ирэхээрээ цогцолдог ингээд тийм айгу тайван хөтлөж авдаг хүн байхгүй шүү. Шууд нэрээ чигтэн бүр ингээд барин ингээд салгалаа шүү. Тэгээд үнэн л яа. Анх би бас нөгөө нэг өмнө сонсчихсан байхгүй. Тэгээ нөгөө бурхан дуудсан байгаа болохоор ирж байгаа газар нь энэ явж байгаа газар нь тэр нөгөө нэг бөө будаа шарын шишнээр явж байгаад анх Христээр ирж байгаа болохоор ийм байт юм байна гэл Христ ийм байт юм гээд ирсэн цуглаанаа л яг нөгөө нэг бурханы сүмч болгоно гэж бодож байгаа болохоор тэр хоёр өөр суур арай өөр юм байдаг гэж юу ч мэдэхгүй байхгүй. Тэгээ явж байгаад ингээл асуудал гараад ирж байгаа штэ. Асуудлуудыг давж чадахгүй ингээл ямар ч гэсэн ингээд нэг төвчөө яваад байгаа. Тэгээд тэр газараас гараад тэгээ цуглаанаа солиод анх энэ цуглаан дээр ирээд яг жинхэнэ үннийг сонсоход миний суурийг гангасаахгүй. Хамгийн ихний зүйл яг миний суур гангасан тэр нь юу вэ гэсэн чинь би ингээд явах уу болох уу дээр ингээд болж байгаа хгүй. Гэхдээ хэрвээ миний дотор тэр жинхэнэ үнэн байсан бол үнэн ирэхэд нэгдэн өстэй тийм нэгдэх өстэй шүү дээ. Тэгээд гэтэл нэгдэхгүй байх гэдэг чинь аль нэг нь хутлаа болж байгаа юм шиг. Тэгвэл миний дотор байсан тэр бүх зүйлүүд юу болсон гэсэн чинь би ингээд бүр ингээд яг унахацсаахгүй. Гэтэ надад нэг л юм би ингээд бүхэл бүтэн 4-5 жилийн бүх зүйлүүд нуурж унаад хамгийн эцэст нь очисон зүйл анх намайг бүхэн тэгээ надад өөрөг хилчил дуудаж исэн. Тэр зүйлийг бочиж байгаа хгүй. Тэг би яхаа мэдгүй болчихж байгаа. Тэгээ уршаа явахгүй гот нөгөө нэг тэр нөгөө хуучин юм надад тавьж чадахгүй. Тэгээ тэр нь хуучин юу биш болчиход байдаг. Тэгээд ямар хэцүү юм бэ гэдэг бүр нэлээд хэцүү өвдөлтөд орж байгаа хгүй. Яг нэг юм оцноос ингээд зүгтээд харанхуй дотор унах гэдэг юм шиг. Тэрийг тэрийг тавьчих юм бол доош унах гэдэг байгаа хгүй. Тэгээд за гэд бүлээн зөвшөөрөөд ингээд хүлээж авч байгаа. Тэгэхэд тэнд юу болсон гэж яг жинхэнэ үнэ ирэхэд дотор ингээд зүйлүүд та дөрөв суурь хөдөлж гэж байгаа хгүй. Тэгвэл өмнө сонсч ирсэн зүйлүүд тэ юу байсан гэхээр үнэн юм шиг сонсогдож байгаа. Нүгүйг ярьж байгаа. Гэтэл яг тэр жинхэнэ үнэн биш байсан учраас бид нэр мэдж байгаа нь бидний дотор байгаа тэр суурь хөдлөхгүй байгаа хгүй. Тэгээ явандаа юу болж байгаа гэхээр анх гоё бурхан дээр ирж байгаа хүн чинь юу ч мэдэхгүй ирж байгаа шүү. Тэгэхэд маш тийм буруу юу одоо энэ дэр нүгэлсэж газраа гүн ухаад гэж байгаа. Гүн ухаад гэдэг чинь доошо барьж байгаа хгүй. Чи бид нар доошо гүн ухахгүйгээр шууд нөгөө нэг бурхан ингэн тэгнэ гэсэн гоё тэр нөгөө нэг ерөн шүү гэдэг. Та нар өрөөгдөн та нар ингэн тэгнэ дуудлагаа хаа гэд зөв юм шиг боловч бидний дотор тэр нөгөө жинхэнэ зүйлийг барьж өгөхгүйгээр баахан байшингууд баригдсан те. Тэгэнгუთ яг суурин дээр эргээд ирэнгуთ бүх зүйлүүд норж унж байгаа хгүй. Тэгэнгуთ тэр бүр нэг юм амар мэдрэмжтэй яг ойчж байгаа юм шиг мэдрэмж. Өөрөө суур байхгүйсэн байгаа даа. Тэг унж байгаа юм шиг мэдрэмж байна. Суур байхгүй яг үнэ. Шууд байхгүй юм байна. Тэгээ сүүл нь асар их гэсэн. Тэгээд 4-5 жилийн юу хатгаж байгаа юм чинь бүр жилээрээ штэ. Тэгэнгუთ амар санагдаж байгаа юм чинь баах. Тэгэл суур ямар амар чухал юм бэ гэдгийг олж харж байгаа. Тэгсэн чинь суур амар гоё чухал юм ингээд бид нар тэг Есүс Христ бидний гэм нүглийн төлөө загалмай дээр цавлагдсан. Тийм учраас та нар гимшээ гэдэг яг Есүслөө харсан тэр үнэн суурнаас бидрийг холдуулсан. Юу гэж байгаа гэхээр тэр энгийн гой цэвэр байдлаас холдуулаад та нар теолог сургалтанд сур та нар ямар нэгэн зүйл авахын тулд энийг хий. Энийг хийсний дараа ийм зүйл болно шүү. Өрөөгдөхийн тулд ингэх хэрэгтэй гэсэн маш их зүйлүүдийг үйлсээр аврагддаг. Тийм зүйлүүдийг хийгээд эхлэнгууд яг жинхэнэ бурхны бидний гэм нүглийн төлөө загалмай дээр цовдлогдсон гэсэн тэр гимшил хийж байгаа буруу зүйлүүдээ ч олж харж чадхаа байждаг. Тийм хөшөөс байна. Нөгөө хуулийн зөвхт байдлаар хүний өөрийн зөвхт гэсэн дээрээ суурлагдсан байна. Тэрс нь бурхан тэрийг тооцохгүй байгаа юм. Тэрс яг одоо энэ жинхэнэ үнний суурь зөв суурьч болохоор нөгөө яг одоо биднийг ингэ суурлуулад байна шүү дээ. Одоо намлал ингэ ихтгэл ба хайр яг ингэ
Тэ үнэн дээр ингээд суурлаад байгаа байхгүй. Яг үнэн үү? Яг л хамгийн агуу нь хайр гэдээ хэлсэн шүү дээ. Яг хайран дээр суурлаагүй зүгээр нөгөө хуулийн хүний зөвхт байдал чинь нэг л сайхан шашлаг хоёр нүртэй бялдууч хүн болцсон байсан байгаа байхгүй. Би өөрийгөө бол тэгж энэ дээрээ гэрэл дээрээ харж байгаа байхгүй. Тэгэхээр ч нөгөө суур байхгүй. Яг эзнэр ингээд эцсийн цагт бид нэр ингээд бүгд шалгагдана. Эзнэр шалгагдана мөнхийн тамаа мөнхийн яваач нь л гэхэд тэр үед бүх л нүцгэн ил бүгд шалгагдсан шүү дээ. Бүх бага тайлаад. Тэгэхэд өнөөдөр бид нар яг үнэн дээр ирээд харин уйлж дуулаад өвдөлтөж гисэн энийгээ даваад гарсан нь үнэхээр өрөөлтэй байхгүй. Одоо л үнэхээр эн чинь бүрэн баяр хөөрөг байхгүй. Жинхэнэ үнэн дээр, жинхэнэ эзэн дээр эзний ариун сүнс бидний дотор байж байгуулж шүү дээ. Тэр нэгүсэл гэдгийг одоо амсч шүү дээ. Зүгээр хуулийн дор яах чинь. Хуулийн дээр суурилсан. Хуулиас эргэж өвтгөл дээр суурилсан. Тэр чинь хараа хуулиас эргэж өвтгөл дээр суурилсан. Харин загалмаа бидний амьдралын төв гэж байна шүү дээ. Загалмаа яг амьдралын төв болгоод яг Христийн загалмаадаар сорилж Христийн бидний төлөөс итгэсэн, бидний төлөө амьдсан тэр загалмаа бүх солилцоо миний амьдрал дээр хэвчиж миний үйлчлэлээр хэрэгдэж бидний одоо бүх бүх салбарт юм уу эргэлмийн сүнснийх одоо санхүүгийнх юм энэ дээр ингэж хүчиж амьдрах ийм гоё ийм үнэн ийм суур ийм загалмаа үннийг үнэхээр таан бол үнэхээр нот юм л үнэхээр нот тэр хаан нот бүхлээр тэр чуулган дээр л нот битгий дээр амьдарч байгаа Христэд итгэдэг хүмүүс дээр сатан ажил шаардлага байхгүй тийм хүмүүс өгсөн тийм үү харин хүн ажиллах чуулганлууд тагтаа чуулган дээр яаж ажиллах нөгөө анх Эваг ихэлсэн ихэлтийнхаа дагуу тийм ээ яг бидний тэр яг жинхэнэ үнний загалмаа үнэн тэр үнэн солилцоо үнэн хайр нэгүсэл ирэх хэрэгтэй бурхны хайр бүх зүйлийг л саармагтуулаад эхлээд ингээд чуулган дээр ажиллаад байдаг. Тэр зүйл нь хамгийн түрүү номлолоос эхэлдэг. Номлол айгүй ч юм. Номлол айгүй ч. Номлолоос эхэлдэг. Яг тэр номлол дээр ч болгоод саарлуулаад Есүсийг ярьж гэнэ үү ярьж гэнэ, Библийг ярьж гэнэ үү ярьж гэнэ тийм ээ. Тэ хайр ярьж гэнэ үү ярьж гэнэ. Бүгдийг загалмаа ярьж гэнэ ярьж. Гэвч тэрийг ингээд бүр үнэхээр яг мөхөл шиг саармагтуулдаг. Тэгээд хамгийн түрүүнд юм яа толгойроо суулганы пастор руу нахнагч руу тэгээд номлол руу ингэж ороод тэгээд ингээд батбах одоо тэр хөрмөлтэй хаажлуудыг хийж ингэж тэгээд томьёо хүмүүсийн бүх оюун бодлыг бат сайжруулах хэрэгтэй. Тэр ийм айдтай ийм одоо тэ суурийг бид нар одоо ялгаж салгаж бас санаж яваш хатах хэрэгтэй бас яг үнэтэй. Одоо яг ингээд янгаар ингээд бүр нарийн зүгээр ингээд амьдралаар болсон зүйлээ ярих гэх юм бол би одоо өөрөө туршлаас л яриад байна шүү дээ. Ийм болж байгаа байхгүй юу? Нөгөө одоо нэг баян залуу идэв шүү дээ. Би ингээд яавал мөх амиг авах вэ гэдгсэн чинь чи ингээд айгу баян би ингээд бүгдийг ингээд хуулийг бүгдийг нь ер нь ингээд хэрэгжүүлсэн гэдгсэн чинь Есүс хайрлаж хараад гэлдэж шүү дээ. Өөрхөн юм хуулиар дагаад байгаа хүн байгаа байхгүй юу? Өөрхөн хүчээр хуулиар дагаад ер нь ингээд суртахуунтай ингээд юу яваад байгаа. Яг үүндээ жихэн юм болохоор ингээд одоо номлол дээр огтлдог байна. Тэгээд юу гэж ярьдаг вөхөр Есүс тэгсэн чинь чи идгүр бүх чи их баян хүн байсан учраас ингээд хөрөнгөө зараа тэгээд дараа намайг ингээд ядус тараагаад намайг ирээд тагаа гэж хэлсэн чинь нөгөө залуу гуниглаад явчихдаг тийм үү. Тэгээд энийг ингээд би 2 3 пастор ингээд сургаал заахыг нь сонсч ирсэн яг гол юм ийм байхгүй юу. Хамгийн эцэст тийм бүх зүйлээ зараад тэгээд тэгэхээр бид нар хүн болгон бүх зүйл байдаг байхгүй юу? Тэр баян их бүрэгтэй гол юм шиг. Надад ч зөндөө юм байгаач би баян хүн хамгаалсан өөр гэсэн ингээд надад чухал миний хэрэгтэй гэсэн миний бүр ингээд зуурцсан энэ зүйлсүүдээ чи ингээд тусгаад эцэст чи ингээд яг миний үгийг дагаал гэсэн үг байхгүй юу? Чи намайг чи суу гэдэг байхгүй юу? Тэгэхээр за би бүгдийг хаяа таныг яал гэж ийм зүрх сэтгэлтэй байх хэрэгтэй болчих чинь
Гэтэ тэр хөөрхий тэр баян хүн их баян хүн ингэ юм байдаг байхгүй юу гэд ингээд л дандаа сургаалаа дуусгач. Тэгээд би нэг удаа ингээд сургаал заасны дараа онцолж асуусан байхгүй юу. Надад яг энэ сургаал таадагдаагүй. Миний зүрх сэтгэл ингээд яг ингэ хөвөхгүйс учраас би асуусан байхгүй. Астрата. Зүгтээ хаяа бүх зүйл амгалбаад ядус дараа чадахгүй гэсэн чинь би баян хүн биш нь Есүс надаас тэгж асуухгүй гэж хэлж байна. Тэгэхээр пастор дээр манай пастор чинь уул нь айгүй хүүхий сайн хүн байхгүй юу. Тэгэхээр тэн дээр ямар муухай холимог номлолтын тэр анхных нь тавьсан суурь нь ямар байна вэ гэхээр зэрэг тэгээд заацсан учраас тэр жолоогийг ярьж байгаа байхгүй юу. Пастор гэж ярьж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ муухай холимог бодвор номлол хүмүүсийг ерөөсөө хизээч аминд хүрэхгүй амруу дагуулдаг. Тэгэхээр энэ хамгийн юм хэрэгтэй зүйл Бас нөгөө үйлдэл гэж байгаа шүү. Монгол төр холимог номлолыг сонссон хүмүүс яг үнд бол бүтэнсэ өдөр номлолтоо ярьж сонсдог. Гэтэ гараа тэрийг үйлдэлдэггүй те. Өөрөө нөгөө өмнө явж исэн амьдралаараа явж жагаад 6 өдөр явж байгаа бүтэнсэ өдөр ирээл ямаа сонсчоод яг тэгэж яваад байгаа болохоор нөгөө үйлдэлдэггүй элсэн дээр суурилсан гэнгод тэгээ номлолоосоо сонсоод гараад үйлдэж гин үгүй юу бас өөрсдөө бас ямар суурин дээр байгаа шалгаж бас болохоор байгаа шүү дээ. Үйлдэх чинь бас бид нар хамгийн хүчээр үйлдэж чадахгүй шүү. Би бол аюу нэг мэдээж хичээж аюу зүтгэж явсан л махан биеэрээ. Гэхдээ тэр нэг авсан зүйлийг чинь нөгөө бидэнд одоо нөгөө шашнаас ялгарах зүйл чинь эзэн бидэнд нөгөө дахин амьлаад буцахтаа бидэнд туслах шиг илгээнэ гэдэг ариун сүнсийг өгсөн маа шүү. Ариун сүнстэй юу үгүй юу гэдгээ бас шалгах хэрэгтэй байхгүй суурьцаа. Би яг анх сайн мэдээ сонсохдоо юм уу? Яг эзнээр би сүнсээр дахин төрсөн үү? Яг миний дотор ариун сүнс байна уу? Ариун сүнс байвал ариун сүнс мэдэгдэн штэ. Ариун сүнстэй хүн бол өөрчлөгдөхгүй байна гэж байхгүй юу? Тэгэхээр ариун сүнс биднийг тэр үгийг, үнний үгийг үйлдэх тэр ятгалгыг, тэр зэмлэлийг, тэр сануулгыг те бидэнд ингээ өгдөм байна. Ариун сүнсийг нэгүслийн тэр сүнсийг мэдэрч тэр сүнстэй хамт амьдрч гэнэ гэдгийг мэдэрч амьдрна гэдэг ямар гайхалтай юм бэ гэдгийг одоо бид нар ингээ бээр хамж үзэж байгаа байхгүй. Тэнгүүл нөгөө суур гээл яах юм бол анх та яг ямар сайн мэдээ сонссон бэ? Нөгөө сонсож байгаа үр нь ямар вэ? Жинхэнэ хаанчлын сайн мэдээг ариун сүнсний одоо ятгалаг цэвэр сүнснээс сүнсэнд хүрсэн үү? Хүний оюун бодлоос зүгээр мэдлэгийн тэр үг зүгээр мэддэг тэр эзэнд итгээрээ та гэд ингээд хүний мэдсэн тэр үгийн дагуу яарсан уу? Тэр нь аюул чухал байгаа байхгүй анх суурьч яг бас тэндээс эхлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь нөгөө яг одоо бидний энэ харж байгаа зүйл чинь нөгөө бурхны нөгөө хаанчлын сайн мэдээ гэдэг чинь юу вэ нөгөө Есүсийн бидэнд өгсөн жинхэнэ нөгөө өв байгаа байхгүй юу? Та нар зүтгэрүүдийг те зайлуулж өвчнийг эдгэнэ гэдэг чинь жинхэнэ хаанчлын сайн мэдээ байгаа байхгүй. Тэгэхээр энэ лүү бид нар яг ингэж жинхэнэ зөв суурьтай ингэж орж явж байгаа. Ариун сүнсийг ярьж тийм үү? Тийм. Тэгэхээр нөгөө ариун сүнс бидэрч ариун сүнс байгаа. Бид итгээ яваад байдаг. Байгаа надад үнэхээр байгаа амьд юм чи амьд бүх юм чи. Тэг чи бид нөгөө бүдэг одог явдаг гэсэн нөгөө шашинлаг байдал чинь суурьч байгаа. Ер нь бол байгаа гэж итэг та нарыг хэлсэн юм чи. Тэгэхээр тэр энгэр дээрээс тэр номлогч хүн бид нар одоо ам ба үхэл бүр тамд явааж амар хүний хувь тавилан шийдэх маш том юм ярьж штэ. Бид нар өнөөдөр энэ чинь маш том хариуцлага. Тэр энгэр дээрээс тэр бурхны үгийг дамжуулж байгаа хүн өөрөө харин зөв суурьтай юугүй юу. Тэр энгэр дээрээс бурхны үг цэвэр ариун сүнсний цэвэр амийн гол урсж гин үү? Эсвэл болонгортой тэр нөгөө үерийн ус гоожж гин үү? Би өнөөдөр юу ямар цэвэр ус уух уу? Эсвэл тэр шалбагны ус уугаад мэдгүй өөрөө уугаад байвал тэндээ ингээл миний бие улам модон үсттэй. Миний сүнс улам хүн үсттэй тийм шүү дээ. Яг л устдаа зүрдүүлэл тийм л байгаа байхгүй. Тэгэхээр цэвэр тэр амийн голыг ууж байгаа хүмүүс чинь нөгөө хуучин баригдсан нөгөө чулуурхаг нөгөө зүрхэн дээр зүрхэн дээр нөгөө ундраг байгаа шүү дээ. Амийн ундраг. Амийн ундрагад дээр бүглэгдсэн нөгөө хуучин нөгөө олон жил ингээ баригдсан чулуунууд бүглэрсэн шавартай юунууд чинь жинхэнэ амийн гол цаанаас нь цөмөлж амийн үгнүүд урсаж гарч ирж тэрийг урсгаж байгаа байхгүй баа. Олоо хоног. Юус өөр ямар ч найдвар байхгүй болж байгаа.
жинхэнэ эзний сүнс түүний үгийн хүч илчлэлтийн үг л эдгээр нөхөс хүний мэдлэгийн теологийн хүний санаа орсон тийм үг бол хүнийг зөв сүртэй болгодгүй байна гэдгийг л яг бид нар яг одоо итгэлийн амьдрал дээр ингээ амсаад үзээ явж шээ. Тэгэхээр яг нөгөө бас олон жил нөгөө өмнө нь ингээд суур маань ингээ буруу тавьсгаа явж байхдаа бас л ариун сүнсийг бас ярдгал байсан байгаа байхгүй. Гэтэ яасан гэвэл бас яаж одоо ингээ хараад хаад мэдлэгдсэн байхгүй. Яасан гэвэл ариун сүнсийн дуу хоолойг сонсч байл гэж бодсон. Тэгэхээр би хаанаас сонсч өгдөө яг оюун бодол. Яг оюун бодол. Тийм дээ. Ингээд энэ оюун бодол руу орж ирж байгаа бүхэн маань оюун бодолд бодогдож байгаа бүхэн маань ариун сүнсний дуу хоолойнд бодоод үүнд итгэцэн. Тэгээд ингээд явж байсан байна. Тэгэхэд би энэ цуглаанд ирээд хязгаад хүний дуу хоолой харанхуй хүчний орон хүмүүс үсэнтэй дуу хоолой хүний оюун санаа руу, хүний оюун ухаан руу тий ингэж доктор дайрчаач өөрийнхөө бацаа сан нэрмүүдийг басгадгаа гэдгийг ойлгож байгаа байхгүй. Би тэрийг ариун сүнсний дуу хоолойтой андаарсан бас нөхөгдсөн байгаа байхгүй. Энэ нөгөө анханасаа Эва нөгөө могоо нөхөдтэй яг л адилхан бид нар ингэж нөхөдтэй яваад байдаг байгаа байхгүй. Тэрийг мэдхгүй тэрийг зөв гэдэг нь бодсон. Тэгэд ариун сүнсний дуу хоолой өөр гэдгийг одоо ингээд яг ингээд сүнсний төвшөнд одоо бид нар ингээд яг сүнслэг төвшөнд сүнсний одоо сүнсээр чөлөөлөгдөж байна, итгэж байна энэ бүгдийг чавууд амьсгалан дараа нэг мэдэрч байгаа байхгүй. Тэгэхээр бид нар бас итгэлийн анхаад байсан маань бас ингээд яг ариун сүнс надтай байгаа гэж тэгсэн ингээд бас хандуурсан ингээд бүтцэн байх вэ бас шалгаарай гэж бас хориолж байна. За одоо үннийг дэлгэн хуваалцаж өөрийнхөө амьдралын жишээ тийм миний итгэлийн амьдрал юм байж байгаад ингээд өөрчлөгдөж байна гэдэг ингээд хамттай зүйлсийг хуваалцгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр бидний энэ гэрчлэлийг үзэж байгаа хэн нэгэн яг одоо ийм асуулт тавьж иж би мадгүй маа гэж бодож байна. Хөшөө би тавьчтаад байна. Би болохгүй байна. Би тэгвэл над та нарын яриад байгаа буруу суур гэдэгтэй чи юм биш үү гэдэг одоо цаг дээр хүрсэн байж болох юм л да. Би энэ яг би буруу суурнаас эхэлчихэд байгаа юм байна штэ гэдэг одоо хариултыг өөртөө авсан байгаа. Тэгвэл одоо дараагийн алхам нь юу гэж зөвлөх вэ? Одоо тийм итгэгч хүн байгаа болвол үнэхээр одоо суураа шалгачлаа. Ер нь суурнаас асуудал болохоор хэлсэн байна гэдгийг ойлгочлоо. Та нар ер нь надад хэрэгтэй ярьчлаа шүү гэж бидний гэрчлийг хүлээж авч байгаа хэн нэгэн байж болох юм. Тэгвэл энэ хүнд одоо бид нар юу гэж зөвлөж болох вэ? Ер нь бол хүн мэдхгүй л яваад байна шүү тийм ээ. Тий, одоо бид нар хийснээрээ бас л нэг гарч ирж штэ тий. Хүн чинь одоо сонсноо дүгнээ шалгаад үзэх хэрэгтэй л гэж хэлээсээ өөр яах вэ? Ер нь бол амьдрал дээр ингээд болоод байна гэд ингээд сэтгэл хангалуун байх хэвээр за ингээд болохгүй байсан сэтгэл хангалуун байдөө гэсэн нэг юм сонин юм явагдаад байдаг. Үгүй шүү. Угаасаа эзэн үнэхээр гайхамшигтай ажилтдаг. Хэрвээ чи ингээд нэг зүйлээ ингээд буруу гэдгийг мэдсээр ээжэж би ингээд гүргээд байж тээ би одоо энэ зүйлийг нэг тийм мэдээлэл өөрийгөө хуураад л ингээд тэмцэлтэй жишээлхэд би нэг юм ингээд за энийг би хийхгүй байх эзэн тааламжгүй шүү энэ зүйлийг би одоо тэгж тавтаж хийхгүй шүү. За би юу жишээ ярил л да одоо жишээхэд нэг ямар нэг дом байж болно шүү дээ одоо хит их юу үздэг зургт үздэг ч юм уу ямар нэг зүйлийн хамааралтай байв. За ямар нэг зүйлийн хамаарал дайрах тамхи юу ч хийж болно шүү дээ итгэгч хүмүүс гэж яхаа дайрах тамхин ч одоо ховрлах. Тэгтээ тэр зүйлээ хэрэг давтаад хийгээд ингээд тэгэл гүрийгэл махан биеэрээ хичээгээл ингээд бүх ингээд чадлаараа ингээд зүтгээдэж штэ за би хийхгүй гэдэг. За тэгээд дахиад нөгөөдгөө давтагдана. За жилийн дараа бидний сарын дараа ингэхийн болоод угаасаа мөрөг суурь ариун сүнс ажиллахгүй байх гэсэн үг. Ариун сүнс ажиллахдаа төгс ажилладаг юм байна. Би энэ дээр төгс ажилладаг юм билээ. Яг тэр зүйлийг ариун сүнс үнэхээр цуглаан дээр ингээд тэрвэр үг сонсоод тэгээд үнэхээр тэр өөрийн ариун сүнсний хүч чадлаар ингээд угааж цэвэрлээд одоо чөлөөлтөд хийсэн тохиолдолд хүн тэр бозор муугаа татдаггүй юм байна. Бүр жигш тийм ээ тэр чинь. Бүр айгүй муухай бохирдгүй эзнээсээ юмэг би энэ зүйлээ хийхгүй ийм болчихдөг юм билээ. Тэгэхээр тэр энэ болж юм үнэхээр зөв суурин дээр зөв ариун сүнсэн дээр ажиллаж байгаа зүйл. Энэ бас олон зүйл дээр ингээд амьдралын бүх талбар дээр чинь ганц нэг зүйл дээр биш. Тийм. Ер нь миний хувийн төвшин. За наадах гэж болохоор би бас ингэж хэлмээр байна. За магадгүй асууж байгаа хүн байгаа шүү дээ. Ирүүлзээд айдастаа
бас шашны айцтай. Би бол яг ийм тийм сүмийн болгонд орсон гарч ирсэн. Тэгээ би биш. Хүн нэгүслэр намайг татаж гаргасан. Тэгсэн амар байгаагүй. Одоо эргээд харахад эзэн яг надад өгөөд эзэн өөрөө яг ингээд татаж гаргасан юм гэдгийг харж байгаа байхгүй. Тэгэхээр хүнийхээр бол би маш тав тухтай штэ. Айгу олон хүн даалгад ашиглаж байна. Олон хүний хаалтыг хүртэн те яг маш ингээд сэтгэлийн төвшөнд махан биеэрээ маш их ингэж нөгөө хүмүүст одоо үйлчлдэг байсан байгаа байхгүй юу? Би яг эзний үг надад ирэхэд намайг үнэхээр ганхуулсан. Эзэн зүүдэр ярьж байгаа үгээ өгж байгаа. Тэгээ намайг татаж гаргаж байгаа. Эзэн үгээ надад хувьчлаад илчилтээ өгөхөд хүмүүс намайг хичнээн буруутгаж, намайг үзэн ядаж, миний эсрэг Библиэр гадаг чулуун нүлтэй нүгэлт эмэгтэй гэдэг шиг миний эсрэг хэдэн мянгуулаа орилсон ч би өнөөдөр би амь руу ороод өнөөдөр би үннийг мэдээд зүрхний гүнд үнэн байхыг тэ сэтгэлийн гүнд үнэн байхыг эзэн хүсдэг. Тэр үннийг би хайж ирсэн болохоор хамаагүй хүмүүс намайг юу л гэж хэлвэл хэлэг гэ би явсан. Би өнөөдөр ялсан. Би маш их эсрүүцэлтэй тулгарсан. Гэхдээ эзэн тэр дундуур намайг авч гарсан тал дундуур. Эзэн би үнэхээр талархаж байна. Өнөөдөр бол би үнэхээр ялагч. Өнөөдөр миний эсрэг ярьжсэн бүх хүмүүс үнэхээр хинч тий. Угаасаа тэд юу ч хэлж чадахгүй болтон эзэн угаасаа ажлаа хийж байгаа шүү дээ. Тий. Угаасаа гайхалтай үнэн ялдаг байхгүй юу? Худал хараад дэлхийг тойрж байгаад үнэн гараанаас гарч ийн гэж үг байгаа байхгүй юу? Бид нар гараанаас гарч ийн. Бид нар бэлтгэгдсэн. Үнэн ямагт ялах болно. Эзэн биднийг үнэхээр харуулах болно те. Эзний шудраг шүүлттэй эзэн үнэхээр харуулна гайхалтай. Тэгээд би одоо эргэлзэж байгаа ахын дүүстэй хэлмээр байна. Та өөрийнхөө амийн төлөө битээ айгаач. Битгий хүнээс имээгээч. Бол 27-г та тунхаглаач. Эзэн надтай хаамт байхад би хинээс имэх юм бэ? Та зоригтой байгаач. Та өнөөдөр үнэхээр дараа үеийнхээ төлөө, үр удмынхаа төлөө, хайртай хүмүүсийнхээ төлөө та л өнөөдөр алхам хийхгүй бол хэн нэгэн би ч юм уу энэ манай найз те хэн нэгэн таны өмнөөс алхам хийхгүй штэ. Тийм учраас тууштай бүгд зоригтой байгаараа нэгэнд үннийг мэдсэн бол та сонголтоо хий. Харин гэхдээ бидний бурхан болвол сонголтыг чинь хүндэлдэг. Та тэр газараа үлдэхээр шийдсэн бол сонголтоо хий. Нааша та үннийг хаагаад ирэхээр бол та хий. Танд эзэн үнэхээр таны сонголтын дээр бурхан гайхалтай ажиллаа хийдэн шүү гэдгийг би биеэр амссан. Тэгж л хэлмээр. Мэн хаалаа яа. Нөгөө башлаад биш юм шиг. Тэгээ нөгөө Крист итгэл зориг орно те. Нөгөө төвчих амьдрал гэдээ бас ингэж идэв шээ тий. Тэгээд үнэндээ яг миний суурь бай тийм байсан байхгүй. Төвчих амьдрал байсан байхгүй. Тэгээд за тэгээ ирж байгаа зовлон бурхан ингэж байгаа бурхан угаасаа л ингэ гисэн гэд тэнгууд нөгөө нэг жинхэнэ нөгөө сая хэлсэн тэгээ загалмайг хараад тэгээ тэгвэл загалмаа дээр миний тэр зовлон зүдгүүр ч юм уу эсвэл ингэ өөрийгөө ялж чадахгүй байгаа өөрийгөө ингэж юу яахгүй байгаа тэр зүйлүүдийг загалмаа дээр аль эрт Есүс төлцөн тэгвэл би аль эрт чөлөөлөгдөө загалмаа солилцоогоор би тэр эрх мэдлийг авсан байна шүү дээ тий. Тэгтэл би тэр эрх мэдэл дотор яагаад явж чадахгүй байгаа. Тэгэхээр бурхан ч угаасаа загалмаа бол юу тэхийн тул чи төвчих ёстой. Тэгвэл би худлаа зүйл дотроо төвчээд надад ямар ашиг байгаа ямар ч ашиг байхгүйгаа би мэдсэн байхгүй. Энд ирчээж мэдсэн байхгүй. Би төвчих ёстой. Бурхан минь тэгэрэй гэж тухайн үед ингээл гуйгаал залбир. Тэгвэл миний тэгэрч ингэж 10 хэдэн жил төвчсөн зүйл нь ямар ч ашиггүй гэдгээ би энд ирж мэдсэн байхгүй. Зөвийн харин тэ зөв зам дээр зогсоод зөв зүйл дээр төвччихвэл ашиг нь агуу юм аа тий. Тэгэхээр өнөөдөр ингээд төвчээ зовлон дотроо туйлаад би Есүст итгээ төвчж байна гэж байгаа хүмүүс миний суур зөв юм дээр төвчж гэнэ үү би буруу зүйл дээр төвчж гэнэ үү гэдгээ өөрөө шалгаараа гэж яг үнэ. Одоо ер нь буруу зүйл дээр төвчээд ирэхээр хүн дахиад гин нүгэл үлддэг юм шиг надад цөхрөө тий. Одоо өвдлөө мөнгөгүй ядуу тарчиг хитрхи амьдралаа өсгийн эрхэнд хүн яах вэ? Нэг юм яаж хэлбэр аргаар олох уу барих уу гэл ингээл буруу зүйлийг үлдэж хэлдэг. Энэ нь бол нөгөө мөнхийн амьдрал гэдэг зүйл танд бүр аюу хоол сонсогдоод бүр энэ үедээ сайхан амьдрна гэсэн нөгөө бурхны амлалт хүртэл хаана байна? Мөнхийд л явж тэнд л очиод нэг болох юм шиг ойлгодог. Гэтэл бол үгүй бидний бурхан энэ үед сайхан амьдрах боломжийг бидэнд өгсөн байдаг штэ. Бид нар сайхан амьдрч болж штэ. Тийм.
мэдээж сорилт ирж байна, мэдээж дутах үе байна, өвдөх үе байна гэдээ яриад байна шүү дээ. Түүнээс биш итгэгч хүнд бодлоо юу ч байхгүй бид нар бүр одоо сайхан гэж ингэж бас нэг ташаа мэдээлэл өгөх гэсэндээ гол нь биш. Ирж байгаа ч гэсэн бид нар энийг ялаад гарах ийм чадал байд юм аа. Энэ заалмаа ерөөлийг бас хүлээж авах эрхтэй байдгийн шүү итгэгч хүн гэдэг чинь тийм. Тэгээ бурхан ч үнэхээр нэг Канаан нутагт биднийг одоо үед те өмнөд байсан. Тэгээд ирээдүйд мөнхөө бас Канаан нутагт. Тэгвэл одоо үед ч гэсэн биднийг тэр гайхалтай нутагт амьдруулахын тулд оруулахын тулд өөрөө загламаа дээр төлцсөн шүү дээ. Тэгвэл бидэнд юунд ингэж Библиэд итгээд те ийм байна штэ гэд ингээ яваад байгаа. Тэгвэл яагаад бид ийм зовсон амьдралаар яваад байгаа. Тэгвэл үнэхээр Канаан нутгийн тэр гайхалтай үр жимсээр баялаг тэр газар амьдарч үнэхээр амьдралаасаа тэр үр жимс ургуулж тэгж гарыг гижээвэл юун дээр зовж, юун дээр суурилж, юун дээр тогтж байна, юун дээр миний үр жимс ургаж байна. Би өөрөө ямар байна гэдгээ нэгдүгээр амар сайн хараад тэгвэл өнөөдөр миний амьдралаас үр жимс гарахгүй байгаа бол те би өнөөдөр сайхан гэрээсээ ирчлээ гэтэл миний амьдралаас ямар ч үр жимс гарахгүй байгаа бол би худлаа л шүү дээ. Би худлаа суурин дээр тэр нөх хөрсүүдийн талаар би Есүс амар гайхалтай хэлсэн байдаг шүү дээ. Тэгвэл миний хөрс ямар байна гэдгээ ч гэсэн шалгахад бас амар тодорхой жишээ тэнд бас байгаад байгаа тийм. Бас нөгөө би одоо яг үнэхээр зөв суурин дээр байна уу гэдгээ бас нэг шалгах бас нэг зүйл бол тийм. Миний цуглаанд байгаа би болон миний эргэн тойрны хүмүүстэй өөрчлөлт байна уу гэдгээ үнэхээр суурин зөв, үнэхээр үр жимстэй, үнэхээр яг үнний суурьтай бол хацаагүй өөрчлөгдөх хэрэгтэй тийм ээ. Хацаагүй өөрчлөлт. Ямар ч өөрчлөлт байхгүй юм нүглээрээ дүүрэн тийм ээ. Дахин татагдсан ч юм уу эсвэл гэмшчихэл эргээл хийдэг эргээл дахин үйлддэг тийм ийм байгаад байвал бас бодож үзэх хэрэгтэй, харж үзэх хэрэгтэй, шалгаж үзэх хэрэгтэй гэх юм байлаа шүү. Тийм ээ. Нөгөө эхнийхэн сүүлчийг хасаад олоонд довцсон ингээд маш олон итгэвч нь маш олон эргэн тойрны ингээд байдаг шүү дээ тийм. Яг ийм байгаа бол та үнэхээр шалгаарай. Үнэхээр суурай эргэж нэг хараарай гэж бас хэлдэг. За ер нь бидний гэрчлийн төслийн хором ирж явах шиг байна тийм. Энэ гэрчлийн холбоотойгоор шүү нэмж хэлмээр зүйлс байвал нэмж хэлээд хоёр өөр суур гэдэг бол ямар одоо итгэгчдийн итгэлийн амьдралын хамгийн одоо гол зүйл нь юм аа гэдгийг те зөв суураа олж итгэлийн амьдрал дотор ялалттай баяр хөөртэй амар тайван үнэхээр бурхны одоо ариун сүнсний үр жимсийг гаргаж амьдрах гэдэг өөрөө гайхамшигтай буруу суурин дээр байжгаад сүрэл ирэхэд амшиг асар их гэсэн сүрлийг ч одоо амсаж энд орохын наан одоо танд бол сануулж энэ сүрэл битээ өртөөч гэж бол өнөөдөр бичлэгийг хүслээ. Гэхдээ бол суурь нь бол заавал жижиг өстой тий. Ил гарч иж. Тэрийгээ тэгээд нөгөө хүлэн зөвшөөрөх хэрэгтэй байгаа байхгүй. Хүлэн зөвшөөрөхд аюу хэцүү дээ. Олон жил явагдсан болохоор тэгээд нөгөө гүүштэй тийм байх ёсгүй гэ маш дотор нөгөө зөрчилдөд шүү. Нөгөө бацаазууд боссон, маш их ингээд зэвсэрлэгдсэн, ингээд суурлагдсан аль хэдийн нэг байшин болоо баригдсан байна шүү дээ. Тэгснээр доортлон нөгөө хэлсэн дээр суурлагдсан суурьгоо. Тэгээд хүлэн зөвшөөрөхгүй. Хүн өөрөө тийм байна гэд бууж өгж хүлэн зөвшөөрж яг ингэж нөгөө нүур тулах нь үнэтэй нүур тулах нь аягүй чухал байгаа байхгүй. Гэхдээ үнэн бол хатуу. Гэхдээ ерөөлтөө тэрний цаана даваад гарахад те. Тэгэхээр хувь хүн өөрөө л энийг үйлдэх ёстой, шийдвэр гаргах ёстой байгаа байхгүй те. Тэгэхээр эзний үгэн дээр болохоор ингэж хэлсэн байгаа байхгүй юу. Түүний суур ариун ууланд нь би гэхээр яг жинхэнэ эзний ариун уул болсон тэр чуулганд нь байгаа байхгүй. Зөв суур нь зөв шудраг ёс бол таны сентийн суур юм гинэ. Эзэн өөрөө тэр суурин дээр маш их аш холбогдол өгдөг байхгүй. Одоо энэ дэлхийн хаанчлууд бүгд ганхаад мураад унаа штэ газар хөдлөлтөөр ч юм уу ямар нэгэн эцсийн цаг те. Тэгэхэд эзний суур бат бөх үлдэх байхгүй юу. Тэр үед бүх юм бүх суурь шалгагдах байгаа байхгүй. Өнөөдөр та наад харахад амар сайхан олон хүнтэй маш их олон хүнийг цуглуулж чаддаг, татаж чаддаг байж болно. Таны суур ямар вэ гэдэг айгуу чухал байгаа байхгүй. Тэгэхээр зөв шудраг байна уу? Шудраг ёс байна уу? Суур нь үнэхээр норохгүй. Тэр яг эзний тэр үнэн дээр суурлагдсан суур байх нь айгуу чухал байгаа байхгүй. Харин шудраг зөв хүнд мөнхийн суур байдаг гэж байгаа байхгүй. Эзний суур бол үнэхээр тэр үнэн болон шудраг зөв түүний хайр инрэл дээр суурлагддаг байхгүй. Яг
эзний үнэн дээр те Тийм одоо яа. Тэрийг бас шалгахад номлыг марсан манай хүнсний өсөж болох номлыг марсан сансараа гэж би уриалж байна. Ягаад гэвэл би яг анх номлол сонсч байсан. Тэгээд би ингээд номлол сансаа ганцаараа ингээд өрөөндөө ингээд байж байгаа номлол ингээд сансаад байжсэн чинь хуурамч ариун сүнс гэдэг дуу хоолойг би анх удаа сонсч байсан. Би хизээш хуурамч ариун сүнс байдаг гэж би амьдралтаас бодоогүй нөгөө жинхэнэ Иесус Христ итгэсэн тул би ариун сүнсийг хүлээд авцсан. Ариун сүнс л ерөөсөө л ингэж бодож. Яг тэр суурийг сэгсэрч яг жинхэнэ үннийг ил гаргаж өгдөг юм лээ. Тийм учраас номлол тэр цэвэр номлыг сонсох хэрэгтэй гэдэг. Хуурамч ариун сүнсний нэг ялгаа яг жинхэнэ ариун сүнсний ялгаа гэж байна. Хуурамч ариун сүнс илээл таалаад байна. Хайр ярьдаг. Түрэн би ярьсан шүү дээ. Яг ингээд нөгөө баян залууг бүх юмаа заа гэхэд чи бүх юмаа заа гэж рууч хэлсэн байхгүй тэр юм чинь номлол чинь хэрвээ хуурамч ариун сүнс илээл гэл ингээл тэр номлыг дуусгана. Жинхэнэ эзний жинхэнэ ариун сүнс бол чи өөрийгөө хүл чи амиа хайрлагч нь ингээд яг ингээд гүнзгий ингэж зүрх сэтгэл рүү ингэж ярьдаг байхгүй юу? Яг одоо би тийм зүйл сонсоход надад ингээд сэтгэл ингээд сичээд байгаа юм шиг байсан. Одоо бол би айгуу дуртай. Би өөрийгөө хүлэх нь ямар сайхан юм бэ? Ямар их чөлөөтэй юм бэ? Би өөрийгөө хүлжээж ялах юм бэ? Би хүлжээж үржиж олших юм бэ? яа За тийм ээ. Одоо бүхэнсний хүсэл чуулганы номлолыг сонсороо. Энэ бол маш том ялгааг чинь танд таниулах болно гэсэн тийм ээ. Магадгүй таны итгэлийн амьдралын 30 жилдээ хэзээ сонсож байгаагүй үг. Бүхэнсний хүсэл чуулган дээр ирэхэд сонсогдож магадгүй та бүхэн цачирдаараа тэр танд хэрэгтэй юм аа. Өмнө таныг чөлөөлөх болно, таныг эдгэх болно. Таныг эрхчлөөнд гаргах болно. Та бол энэ үедээ болон ирэх үедээ гайхалтай одоо амьдрах сонголтоо шийдвэртэй одоо хийхэд тань бидний гэрчлэл та бүгдийг хөтлөх болтугай. Энэ хүрээд өнөөдрийн гэрчлэлийг төгсөж болж байна уу? За дараагийн гэрчлэлээр уулзлаа. Баяр таа.